За түрүүн хүний хөгжлийн асуудлыг ос хоёр төлөөлөгч за мөн төмөр төмөө төлөөлөгч хөндлөө. Энэ бол одоо маш чухал асуудал юм аа. Бид нар маш их бүтээн байгуулалт хийгээд дид бүтцийн асуудал шийдээд одоо тэр ажлуудыг ажил болгож цааш нь авч явах түүнийг одоо соёлтой зөвөр хэрэглэх, ашиглах тийм иргэдээ бэлтгэхгүй бол хичнээн сайхан зүйл хийгээ үр дүнгүй гэдгийг бид нар бүгд сайн мэдж байгаа. За тэгээд нийслэлийн иргэдийн хурлын дэргэдэх хүний хөгжлийн хороо өнгөрсөн хугацаанд бас 4 удаа хуралдсан байгаа. За үүний хүрээнд одоо хамаарал бүхий нийслэлийн харьяа 10 гаруй байгууллагын үйл ажиллагаатай танилцж асуудлуудыг нь бас сонссон байгаа. Тэгэхээр бас хорооны одоо хурал дээр нэлээд одоо шийдэл бүхий саналууд гарах байх гэж бодож байна. За энэ хорооны одоо ажлын үр дүнд хүүхэд хөгжил хамгааллын лобби бүлэг нийслэлийн иргэдийн хурлын одоо захирамжаар гарсан байгаа. За энэ лобби бүлгийн хувьд спортын ордон болон усан спортын төв, за хүүхдийн зүслэн байгуулах энэ ажлуудыг өнөөдөр бас Улаанбаатар хотын 2024-өөс 28 оны хөгжлийн төлөвлөгөөнд суулгасан ийм одоо үр дүнтэй ажил болж байна гэж харж байгаа. За мөн одоо холбогдох байгууллагууд анхаарах шаардлагатай нэг хэдэн асуудлууд байгаамаа. Энийг бид одоо нийслэлийн харьяаны эдгээр 10 байгууллага дээр ажиллахдаа одоо сонсож мэдээлэл авсан байгаа. За хамгийн түрүүнд нийслэлийн биеийн тамирын спортын газар. За нийслэлийн спортын ордныг үүрэг трейд хязгаарлагдмал хувьцаат компани 7 тэрбум 280 сая төгрөгийн одоо төсөвтэйгээр барьж эхлээд 3 тэрбум 306 сая төгрөгийг нь авсан. Гэтэл 2016 онд нийслэлийн иргэдийн хурлын тогтоолоор тус газар нь цэвэр усны их үүсвэр гэж одоо тогтоол гараад тухайн барилга зогсчихсон байдалтай. Гэтэл одоо нийслэлийн төсвөөс 3 тэрбум 306 сая төгрөг аваад энэ ажил 2016 оноос хойш зогссон байдалтай байна. За энэ асуудлыг яаж шийдэх вэ? Энэ дээр бас холбогдох байгууллагууд анхаарч өгөөч. Дараагийн иргэдийн хуралдаар би тодорхой асуунаа. Манай Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт уулан дээр спорт цогцлбор барьсан бах юм. Очиж үзээд бүр нүд орой дээр гарлаа. Тэгээ дид бүтц байхгүй. Тэгээ цахилгаанаар хангадаг. Одоо нэг цуслангийн одоо байшинг за 100 м квадраттай цуслангийн байшинг цахилгаанаар хангахад 3 сар төлбөр нь хэд гардаг вүлээ. Энэ том спортын ордныг цахилгаанаар хангуул хэдэн төгрөгийн төлбөр гарах вэ? Ийм үр ашиггүй барилга байшин яагаад ингэж өнгөрсөн хугацаанд барьсан юм бэ? Энэ дээр бас анхаарч ажиллаач гэж холбогдох байгууллагууд. За хоёрдугаарт нь хүүхэд хөгжил хамгааллын асуудал бол маш чухлаа. Нийгэмд өнөөдөр ямар нөхцөл байдал, ямар одоо сэтгэл эмзэглэж зүрх шимширм зүйлүүд болоод байна. Бид хүүхдүүдээ хамгаалахаас гадна хүүхдүүдээ бас хөгжүүлэх нь чухлаа. Нөгөө Евенгийн хоёр тал гэдэг шиг. За нийслэлийн цөөхөн хүүхд хөгжлийн байгууллагууд байна. Тэр дотроо одоо хүүхдийн урлан бүтээгдэхүүн барилгыг одоо хүчтгэх, засварлах ажил олон жил яригдж байна. Одоо сая энэ хөгжлийн бодлого дээр бас тодорхой дурддаггүй л байна. Энэ асуудлыг нэг талд нь шийдээч. Жил болгон урлан бүтээгдэхүүнд хүүхдүүд суралцах гэж, хүүхдийн ордонд хүүхдүүд суралцах гэж яаж очор дугаар болдог вүлээ? Яг одоо хүүхэд авж байгаа тэр тоо хэмжээ нь бол нийслэлийн хэмжээнд ханаач хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ засвар арчилгааг хийх тал дээр бас анхаарч ажиллаач гэж хоёр дахь санал. За гурав дахь нь сургууль цэцэрлэгийн хоол хүнс нийлүүлэхтэй холбоотой асуудал. Одоо нийслэлийн 4 байгууллага байна. Манай нийслэлийн удирдлагууд мэдж байгаа өсвөр үеийн хүнс, асгат багчууд хүнс, хүнс хангамж гээд энэ 4 байгууллага дээр манай хороо одоо ажиллаж танилцсан. 2019 онд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн хоол үйлчилгээний хууль батлагдсан. Тухайн хууль одоо нийслэлээс санал аваагүй мүү хайшин хүүхдийн энэ сургууль цэцэрлэгийн хоолыг цахим дэлгүүрээс одоо ханганаа, хуулиараа одоо эндээс авна гэж заагаад өгсөн. Гэтэл нийслэл өөрөө дэргэдээ 4 ийм байгууллагатай байгаад байдаг. Энэ 4 байгууллага нь байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл одоо хоол хүнс нийлүүлсэн газрууд дээр нь ямар ч одоо хоолны хордлого гараагүй нэг гэсэндээ үйл ажиллагаа нь бол хэвэн явагдаж байгаа. Гэтэл ингээд энэ баталсан хуультай зөрчилдөөд тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байгааг нийслэлийн удирдлагууд холбогдох байгууллагууд бол маш сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ 4 байгууллагын асуудлыг нэг талд нь яаралтай гаргамаар байна. Тэгээд энэ 4 байгууллага чинь стратеги төлөвлөгөөгөө гаргаад энэ одоо байшин агуулгах тэр хүүхдийн хоол
Нэмэлт 1 минут. Тэр асуудлаа шийдэн шүү дээ. Тийм болохоор одоо энэ дөрвөн байгууллагт бас нэг анхаарч үзээч гэсэн ийм одоо тодорхой 3 саналыг хүний хөгжлийн хорооноос өгж байна. Эх 7 хоногийн нэгд өдөр манай хүний хөгжлийн хороо нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаж одоо нэлээд чухал асуудлуудыг бас хөндөж ярих болно. Тэгээ тэрэн дээр бас нийслэлийн удирдлагууд, холбогдох байгууллагууд идэвхтэй оролцоорой. Зохион байгуулалт хийж өгөөрэй гэж хүсэж байна.